болон Adrian Burton гэх ижил. За Chastity Burton болон ижил хөөстөн сайн байцгаана уу үзэгчдээ найзуудаа. За энэ удаа би бол ерөнхийдөө ингээд үг бүрчлэн амар орчуулаад тайлбарлаад байгаа байхгүй. Тэгээд тэрийгээ болоод ерөнхий ингээд шууд яриад явахаар шийдлээ. Тэгээд яг хуу ганц хоёр хэлсэн үг мөгийг нь бол гэд хэлээд явна. Тэгээд ерөнхий ингээд тайлбарлахыг нь ёстой юм байна. Бүр заавал үг бүртчлэн тайлбарлаад тахаар хүмүүс яаж яриад байгаа гэд уурлаад байна л да. За одоо бичлэг рүү орцгоё. Chastity Burton болон Adrian Burton гэх одоо ижил хөөстөн гэрэлсэн хосуудын шүүх хурлын талаар энэ удаа ярих болно. За энэ хоёр хос маань 7 жилийн турш хамтдаа байгаа бөгөөд гэрлээд 3 жил хагас болсон байна. За тэгээ одоогоор хамтдаа амьдарч байгаа. Яг дундаасаа хүүхэд байхгүй. Тэгтээ Chastity болохоор 8 настай нэг хүүтэй. Тэгээ Adrian хүүгийн 1 наснаас нь хойш хамтдаа өсгөлтсөж байгаа юм билээ. За энд яагаад шүүх хурлын танхимд ирсэн бэ гэхлээр Chastity Adrian-ыг маш юм manipulator, controlling тэгээд өөрийг нь ашиглаж мүлждэг гэсэн шалтгаанаар ирээд бүр салах одоо өргөдлөө аваад ирсэн байгаа. 19 зориулгаад шүүх хурлын танхимдаараа тэгээд маш их ихтэйгээр ингээд салмаар байна гэд ирсэн. За тэр хоёр маань хоёулаа хоёрыг тэгээд шүүгч асуун Chastity-аас Chastity та салах өргөдлөө өгч байгаа юм байна. Та үнэхээр эндээ ихтэй байна уу гэсэн чинь бүр 100% ихтэй байна. Тэгээд Adrian та ихнийхээ юу хэлхийг сонслоо. Та өнөр ямар удаа бодолтой байна гэсэн чинь Adrian болохоор би бол энд гэрэлтэй хамгаалахаар ирсэн. Гэрэлтэй авч үлдэхээр ирсэн. Намайг уучлаарай. Хэрвээ би одоо тийм амар manipulator, controlling тийм амар хүн байсан бол гэхдээ би Chastity-г буруу ойлгосон гэж бодож байна. Тэгээ би түүнд хайртай. Би амьдралынхаа үлдсэн хугацааг түүнтэй өнгөрүүлмээр байна гэсэн мэдээлэл хийдгээ. За ингээд шүүгч тэр хоёрын өнгөрсөн амьдрал руу ордог. За анх танилцсан түүхэн гэх юм бол та тэр хоёр сошиал медиагаар дамжуул танилцсан байгаа. Одоогийн ингээд залуу хүмүүсийн хийдгээр. Тэгээ Chastity тэр үед анх танилцахдаа exotic dancer им striptease бүжгэлдэг охин байсан юм байна л та. Тэгээд Adrian Chastity-г тэрхүү амьдралаас нь холдож шинэ амьдрал, шинэ ажил эхлэхэд нь зоригжуулж өгсөн хүн. Тэгээд Chastity энд нас баярлж явдгаа илэрхийлдэг. Тэгээд одоогоор Chastity болохоор арга хэмжээнүүд дээр хоол ундаар үйлчлэх ажил хийдэг. Тэ юмс бол ингээ өөрчлөгдөж эхэлсэн байгаа. Тэр үеэсээ энэ хоёр хамтдаа нүүсэн илүү дээр амьдрал, илүү дээр байр, хүүдээ бас илүү дээр юм сургууль олохын тулд өөр мод руу нуусан байгаа. Тэгээд эхэндээ их бүгд айгүй гоё байсан ч гэсэн цаг явахын хэрээр ингээд ордож эхэлсэн гэж хэлдэг. Тэгээд яг дарамт харталт нь болохоор тэр нүүсэн үеэс ер нь л эхэлсэн. Яг тэг нэг удаа Chastity дэлгүүр явдаг. Буцаад ирэхэд нь Adrian болохоор чи хаана яжээд ирж байгаа, юу хийж аваад ирж байгаа юм. Хинтээ олцсон гэдэл асуусан гинэ. Тэгсэн чинь Chastity би энэ нөгөө нэг гудамжны хажуу талд нь хөвшин байгаа штэ. Гудамжны өөдөөс харсаад айлууд байдаг. Тэр айлын одоо нэг залуутай хөвшин ах хүн байдаг юм байна. Тэр хүнтэй ингээл юм яриад ирсэн гэдгсэн чинь та хоёр тэгээ юу ярих уу? Та хоёр юу ярьдгийг? Та хоёр унтсан биш үү? Тэгээ та хоёр ер нь яадаг юм аа тэгээд ингээ амар уралсан. Тэгэд иймэрхүү зөвлөсөн долонгууд Chastity аягүй их дарамт толдог гинэ. Тэгээд Adrian үүнийгээ тайлбарлахтаа болохоор одоо Chastity амт дэлгүүрлээ одоо чихэрж юм эсвэл ингээд хайм авахар явдаг. Гэхдээ эн чинь ерөөсөд 5 минут л болох зүйл. Гэсэн чинь шүүгч энэ дээр жоохон шүүмжлэлтэй ханддаг нь одоо насанд хүрсэн эмэгтэй хүн 5 минут ч 25 минут ч дэлгүүр явахт нь ямар ч юм хориод ингээд цагтаадах шаардлага байхгүй. 5 минутын дотор ирэхгүй байна гэдээ уурлаад байна гэдэг бол энэ бол маш юм контролинг хяндаг дарамтлагтай зүйл байна. Гэхэд Adrian болохоор Chastity айгүй юм нөхөрсөг хүмүүстэй байнгын юм одоо нээлттэй нөхөрсөг байдаг. Тэгээ дээрэс нь одоо тэр хөршийнхэн залуу хар эмэгтэйчүүдэд дуртай гэж хэлжсэн. Тэгээ тэр чинь өөрөө юм цагаан залуу. Энэ хар хүүхнийг авч тэгээ амир тэр надаас энэ хар хүүхнийг авч чадахгүй яагаад тэгэхээр тэр надад тариалагддаг гэлцээ. Тэгсэн чинь шүүгч хэрвээ тэр дэлгүүр гарч чадахгүй бол тэр өөрөө дэлгүүр гарч чадахгүй бол тэр хамтрагч биш. Тэр бол ингээ хоригдогч аа гэд. Хэлсэн чинь Adrian болохоор ямар ч хэлэх үггүй болоод ингээ чимээгүй ингээ зогсдөг юм аа. Тэгээд шүүгч хэлэхдээ одоо тэр том болсон эмэгтэй хүн биеийн ширээний хойно олон хосын хэргийг авч явж байна. Харсан төрсэн эмэгтэй хүнийг хянаад байх шаардлага байхгүй. Бас тэр танаас 4 насаар их юм байна.
45 настай насанд хүрсэн эмэгтэй зөв шийдвэр гарч чадах талаар зөв шийдвэр гаргах талаар мэднэ. Хэрвээ мэддэхгүй бол та энэ шүүхийн танхимд бутад ирээд тэгээд энд асуудал байна гэж надад хэлээрэй гэд хэлдэг. Тэгээд Chase-ийг би таныг зөв сонголт хийсэн гэж найдаж байна. Та дэлгүүр очиод гэртээ харсан бидтэй гэдгсэн чинь яг тийм ээ гэд хариулдаг. Тэгээд Chase болохоор Chase-ийг Adrian болохоор бас нэг юм дээр тэгэл энэ хоёр чинь нэг мессеж бичээд ирсэн шүү дээ. Наашаа мессеж өгүүлцэж авалцаал. Тэгээ нэг юм өгөн ч гинөө нөгөөх нь аавн ч гинөө. Тэгээд одоо тэр нь юу ч юм мөнгө ч юм уу юу ч юм би мэдэхгүй шүү дээ. Нэг юм л бичээд ирсэн. Тэгэл амар ууралж муурлал байсан гэж хэлж байгаа. За ингээд эхний хэсгийн шүүх хурал дуусна. За тэгээд хоёрдугаар хэсэг дээр Chase-ийн төрсөн өдрийн талаар хэлэлцэнэ. За Chase-ийн төрсөн өдрөө 5 сараас хойш төлөвлөж эхэлсэн байна. Төлөвлөд ярьж эхэлсэн. Тэгээд тэд пут гэх гольфing клуб руу явхаар ингээд яриад ингээд төлөвлөж байсан. Тэгсэн чинь Adrian болохоор ерөөсөө угаалгын газар лав явцсан гинэ. Тэгээд Chase болохоор энэ ингээд гинт хаад ирчихсэн төлөвлөгөө биш ээ. Бүр эртнээс ингээд ярьж байсан. Тийм байхад Adrian намайг ингээд угаалгын удирчлаг руу аваад явчихсан. Тэгээ угаалгын удирчлаг нь яг юу юм бэ гэдгсэн чинь энэ хоёрын байдаг нийгэмлэгийнхэн зохион байгуулдаг сар бүрийн одоо юм тодорхой өдрүүдэд хүмүүсийн хувцсыг өнгөө угааж өгдөг юм удирчлаг юм байна л да. Тэгээ яаж ч яхад тэр нь яг Chase-ийн төрсөдрөөр таарад тэгээ Adrian болон тийшээ явна гингүүтэй явчихсан баг. Тэгээд Chase-тэй болохоор өдөржингөө уйлсан гэж байгаа хөөх юмтай. Уул нь пут гэдэг гольфын газар руу яваад гоё ингээд урсамж бүтээгээд гоё инээж хөгжлөө гольф тоглоо баймаар байсан байгаа хгүй юу. Тэгсэн чинь Chase-тэй болгон дүүгүү гингүүтэй угаалгын газар руу яваад өдөржингөө хувцас угаасан баг. Тэгээд Chase-ийн амар цэцлэр унтсан ингээд гуниглцсан уйлцсан байжсэн болохоор тэр угаалгын газар байжсэн хүмүүс бөөндөө нийлээд бэлэг авч өгсөн юм байна л да. Тэгсэн чинь Adrian чи бүр бэлэг аваа өстэй. Тэгээд одоо юундаа баг тэгээ уйлаад исэн ухааны юм цаг ингээд өсрөх хурал дээр ярьдаг. Тэгээд тэр хүмүүс Chase хэлэхдээ тэр хүмүүс яагаад гэвэл тэг ингээд бүр өмнөөс нь одоо ингээд хэцүү санагдаад тэг ингээд тэгдэг штэ хөөхий дөө гэд нэг юм аргадах гад ч юм уу тэгээ бэлэг өгсөн байгаа байхгүй юу. Тэгээ энийг хүртэл Adrian ойлгодоггүй өөрийгөө хамгаалах гад би ер нь бол ингээд нэг сумаар хоёр тулаа ингээд буудъя гэж бодсон. Угаалгын машин дээрээ ч очиод хувцас аваагаад тэгээ тэр пут руу ч явж болохоор байсан. Тэгтээ өдөржингөө хувцас угаасаар гаж чадаагүй гэсэн хариулт. Тэгээ Adrian чи одоо ингэж бодож байна уу? Би чамтай яаж чи надтай яаж харьцсан би чамтай тэгж л харьцсан гэж чи бодож байна уу? Гэт эн чин түүний төрсөн өдөр штэ. Тэр төрсөн өдрөөрөө юу хүснэ хийж болно. Тэгтэл чи энийг ингээ хорчжээ гэ. Тэгээ дараа нь бас тэгсэн байгаа. Тэг тоглоомын парк хамтдаа явахаар төлөвлөж байсан гинэ. Хүүтэй хамт. Тэгээд яг явах өдөр болоод Chase-ийн хүүтэйгээ хамт юмудаа бэлдээл цүнх савнуудаа юмудаа хийгээл тэгээ бас Adrian-ийн юмыг хамт нь бэлдсэн гэж байгаа. Тэгээд тэр үед нь болохоор Adrian зургтан дээрээ видео тоглоом тоглож сууж байсан. Тэгээ юмудаа бэлдэж дуусчаад Adrian дээр очиад за ингээ хизээ явах юм бэ гэж асуугууд Adrian болохоор за би энэ сүүлийнхийг дуусгачаад энэ сүүлийн одоо юм үе дээр ирчээд байна. Энийг яас тоглоод дуусгаад энийг тоглоод дуусгаад тэгэл ингээ суусараа бараг цаг болцсон гинэ. Тэгээ ингээ сүүлдээ бүр уурлаад тэгээ хөвтөж жагаад Chase-ийн хүү хоёр нь унтцсан байна. Тэгээд тэр парк руугаа тэр өдрөө явж чадаагүй. Тэгээ Adrian болохоор тайлбарлахдаа цаг агаар айгу муухай байсан, айгу бороотой байсан. Тэгээд тэнгэр цэлэмхийг хүлээгээд тоглоом суусан. Тэгтээ яг үндэ ингээ тэнгэр цэлмэг байсан байгаа хгүй тэр үед. Тэгээд Chase-ийн нотлох баримт байгаа ингээд тэр Adrian ингээд тоглоом тоглоод зурхны ор сууж байгаа зургийг авсан байсан. Тэгээд хэлэхдээ энэ үед нартай тэнгэр цэлмэг байсан гэж Chase-ийн мэдэгддэг. Тэгэл Adrian бүр энэ ийм цааштай тийм ч гэсэн одоо ингээд жоохон уул нь шууд ингээд гарч яваал ячих юм бол Chase-ийн зүгээр шүү дээ. Тэгэхгүй ингээд амар баахан юм хүн болж ирсэн. За яваа гэхлээр за явахгүй гэж ууралд юм шиг байгаа нь Chase-ийн. Тэнгүү тэрийг ингээд ааштай уурлаад байдаг. Инхүү тэхүү тэгэхээр үгүй чадахгүй тэгмээргүй байна гэд уурлаад байдаг. Гэж хэлдэг гэж юм хэлдэг. Тэгээд шүүгч хэлэхдээ та хоёрын одоо санал нэгтэй юм тохиролцож чадахгүй одоо би нэг ойлголцохгүй байгаа сонсогдож байна. Тэгээд Adrian та бол үнэхээр яг энэ гэрэлтийг маш их хянаж тарамталж байгаа хүмүүс байна. Мөн Chase-ийн та үүнийг хүлээн зөвшөөрөөд байна. Таны хүсэж байгаа гэрлэлт мөн бол та хоёр ингээ бурханд итгээд найдаад хамтдаа явж болно. Тэгтээ хүсэхгүй та жаргалгүй байвал энэ гэрлэлтэд өөрчлөлт хэрэгтэй
гэдгийг одоо би маш тодорхой харж байна гэд шүүгч хэлээд тэгээд дараагийн одоо шүүх хурлын 3 дахь хэсэг рүү шилжин. Энэ хэсэг дээр болохоор шүүгч Adrian-аас яагаад юм өөртөө ихтгэлгүй байдаг талаар асуудаг. Одоо энэ гэрлэлт Chastity-гийн тал дээр юу таныг им контролын хяндаг цагддаг одоо цагддаг болоход нөлөөлөд байгааг нь асуудаг. Яагаад тэгэхээр ер нь бол иймэрхүү харилцаан дээр одоо хин нэгэн илүү одоо харддаг, ууралдаг, сэрддэг, хяндаг хүн бол одоо тэр сэтгэл дотор нь ямар нэг юм байгаа, ямар нэг юм бодоод тиймэрхүү үйлдэл гаргаад идэг байхгүй юу? Одоо алтхаас айдаг ч юм уу, одоо ямар нэг тийм бодол төгшүүр дотор нь байгаа болохоор л тиймэрхүү зан гаргаад идэг. За тэгээ Adrian хэлдэг, энэ бол ингээ хяндаг юм контролинг дан биш ээ. Энэ бол миний санаа зовлт. Би Chastity-гийн төлөө санаа зовсон болохоор л иймэрхүү ааш гаргадаг. Ер нь бол хин ч юм контролинг дарамтнд байх дурггүй, хүсэхгүй. Тэр бол амтан биш ээ. Би бол хамаалагч. Одоо намайг хамгаалахгүй бол хин Chastity-г хамгаалах юм бэ? Наад ганцхан Chastity ганцхан би л байгаа. Би ингээ хамгаалдаг түүнийг хамгаалдаг хүн болохоор би бол хамгаалнаа. Тэгээд би түүний өмнө нь хийж исэн ажлуудыг мэдэрдэг учраас I'm a protector гэлтэй гэж байгаа юм. Бол юм байхгүй л дээ. Тэгээд Chastity ярьж эхэлнэ. Өмнө нь хэлсэнчлэн түүний хийдэг гол ажил нь бол одоо янз бүрийн арга хэмжээндэр хоолондоор үйлчлэх. Тэгээд заримдаа Adrian Chastity хоёрт ингээд гинтийн мөнгө гарч ирдэг гинэ. Одоо утасны төлбөрт байт юм уу? Гинт ингээд гаад ирдэг. Тэгээд тэр үед заримдаа бол Adrian төлөх ёстой байдаг. Тэгээд энэ утасны төлбөр дээр болохоор Adrian-ийг төлөх ёстой байсан үе юм байна л да. Тэгээд Adrian болохоор яа мөнгө татчихлаа яах вэ? Хоёулын дандаа мөнгө хэрэгтэй штэ. Чи жоохон бүжгэлчүүл яа дээ. Бүжгэлчээж энэ төр гэлтгсээр аваад бүжгэлүүлдэг гинэ. Тэг гэртээ ингээд одоо талбай авчиад тэгээд Chastity бүжгэлдэг. Нэг давхартаа. Тэнгүүт яг тэр үед нь Adrian болгонд хоёр давхарлуу гараа явчихдаг. Тэгээд бүжиг дуусаад бүх юм дууссаны дараа мөнгө төгрөг болоо явж ангууд Adrian доошо бууж гарч ирээд тэр залууг нь бүр явхаас ч өмнө тэр байшингаас ч гараагүй байхад шууд ирээд мөнгөний авдаг гэж байгаа. Тэнгүүт Chastity бас уурлаад ингээд бас өөрөө хөдөлмөр хийгээд мөнгө олж байгаа хүн байгаа шүү дээ. Тэнгүүт өөрийнх нь хийсэн ажлынх нь мөнгийг ингээд буцаагаад авчихсан. Тэр хоёр хэрэлдсэн гэж аахгүй юу? Бүр тэр нөгөө залуугийнхаа өмнө. Тэгэл чи хараа мөнгө авт юм би хараа мөнгө өгдөггүй юм ч юм уу те. Тэгээ бүүн хэрүүлээ тэгээд Adrian болохоор мөнгөний авчдаг. Тэгээ шүүгч бүр ингээд гайхаад. Чи Chastity-г одоо замынхаа хэсэг талд байгаа юу хурцтайгаа ярихыг зөвшөөрдөггүй мөртлөө чи Chastity-г гэртээ өөр залууд ингээд бүжгэлхийг бол зөвшөөрöd байгаа мó те. Наа чи ингээд pimp байна. Наа чи ингээд бэлгийн мүүлжлэг юм биш үү? Гэт тэгсэн чинь Adrian болохоор энэ бэлгийн мүүлжлэг шинэ бол ингээд одоо бэлгийн зуучлалтыг ингээд менежмент хийх юм гэж байгаа зөв. Тэгснэ одоо pimp бол тэр хүмүүсийн мөнгөний бол юу яачдаг 100% ингээ авчдаг. Менежмент бол зөвхөн хувирддаг зүйл. Тэгэхээр би ингээ менежинг хийж байна гэж хэв нэг хэлдэг за. Тэгээ ийм бодолтой байж чамайг хамгаалдаг дэмждэг хүн гээ хэрүүлээгээд байна шүү дээ. Тэгээд заримдаа тэгснэ тэгж Adrian бүр. Тэгээд ер нь заримдаа өгзгөөс хэсрэд нэг буруу юм байхгүй шүү дээ. Гэт хэв нэг харуулдаг за. Тэгээд тэр үед нь Chastity нэг нотлох баримт үзүүлдэг текст мессеж. Тэгээд $60 ингээд хүнтэй уулзгаад бие үнэлэх гээд ингээд бичсэн чат байдаг байхгүй. Тэгээд түүнийг одоо тэр одоо нотлох баримтыг хараа шүүгч бол одоо хойно сууж аудиенс үзэгчд ч гэсэн яг одоо pimp мөн байна, бэлгийн мүүлжлэг мөн байна гэж үздэгий. Тэгээд Chastity ер нь бол энэ дээр жоохон гомдлог яаж намаа ингээд буцаагаад ийм амьд руу оруулж чадж байна энэ тэргээд яг ингээд гомдлох гэсэн чинь шүүгч жоохон хатуу хэлдэг нь болохоор чи гутлын ингээд гიშгүр байгаа нь чи шалан дээр хөвтчгээд бусдыг өөр дөөрөө гიშхийг хүлээн зөвшөөрөд байгаа болохоор л чи тийм аа. Чиний амьдралд одоо чи амьдралдаа одоо энэ хүртэл эрхийн тулд юу үзнэг бол би сайн мэдэхгүй. Гэхдээ чи иймэрхүү зүйлийг төвчээд ээж болохгүй гэдэг шүүгч хэлдэг. Тэгээ Chastity болохоор надаа ингээ явах газар байхгүй штэ гэд хэлсэн чинь шүүгч болохоор чамд байгаа зөвхөн өөртөө анхаарал тавь, өөрийнхөө амьдралыг ингээ аваад яв гэд насан туршсан хүн шиг эмгтэн хүн шиг одоо ингээ шийдвэр гарга, үйлчлэгийнхээ ажлыг хий. Би бэлгийн ажил хийдэг хүмүүсийг шүүмжлэхгүй байхыг юу нэг хичээдгээ. Яагаад гэвэл би тэр амьдралын талаар юу ч мэдэхгүй. Чи хэрвээ чи ингээ насан туршсан эмгтэн хүн шиг шийдвэр гаргах юм бол би тэр шийдвэрийг чинь дэмжихэд бэлэн байна гэж шүүгч хэлдэг. Тэгээд одоо хин нэгэн чамд
одоо хизээч хин нэгэн чамтай хин нэгэн гэдгээс ч одоо ингээд чамаа хин гэдгээс чинь доогуур мэдрүүлэхээр ингээд харьцаад байгаа бол тэрнийг ингээд хүлээн зөвшөөрч болохгүй. Тэгээд шүүгч Chase болон Chase-ийн хүүг нь тоглоомын паркет тоглох амлалт өгөөд тэгээд мөн ээж нь салах өргөдөл дээр гарын үсгээ зураад энэ шүүх хуралд өндөрлөдөг. За та бүхэндээ таалагдсан байх гэж найдаж байна. За энэ удаа л арай л би битээ бүр ярахаас өмнө бүгдийг ингээд дэвтэр дээрээ бичээд бүгдийг ингээд имхлээд тэгээд ярьсан. Яваасаа бүгдийг яаж ижиглэх вэ? Ямар ч гэсэн хараад жоохон харж марал ярьчлаа. Баярлалаа. Баяртай subscribe дараарай. Лайк дараарай. Комент бичээрэй. Баярлалаа. Дараагийнх дээр гоё инээдтэй юм ярина гэж би бодож байна. Бай бай.